За сайн байцгаана уу. Доржийн амар төвшин чирийг мэддэг гэж. Сайн би байна. мэддэг. Сайн байцгаана уу? Баабар ах битүүрийн одоо 6 дахь дугаар. За тэр тоон дугаар нь мооч хэлээд одоо явах яах тий. Хаан чаагуур орох юм Тий. Тэр ямар ч байсан ингээд нэг хууч хөөрөөд ер нь 90 оноос хойш ер нь юу болоод өнгөрөө яач ба. За тэгээд нийгмийн тодорхой асуудлууд дээр одоо юу болсон бэ гэдэг талаар яриад байж байгаа тийм ээ. Гэхдээ тэрний бэлтгэл болгоод Монгол улс чинь 1921 онд үүссэн шүү дээ. 100 101 жил байгаа тэмдэглэж байгаа шүү дээ. Тэрийг бол заавал ярьж байгаа. Тэрий чинь бол урд нь ямар байсан гэдгийг товчхон хэлээд тий. Тэгээ 90 оноос эхлээд юу нөөцлөгдөөд тийм ээ. Нөгөө хүн чинь нэг юм харьцуулж ойлгодог юм. Харьцуулж ойлгодог учраас тэгээд шууд ярьчингууд өмнө нь юу байсныг мэдэхгүй болвол тэгээд ойлголт сайн. Тийм учраас чинь одоо улсууд чинь тэгээд бас аав ээж эмээ өвөө ярьж байлаа социализм үедээ айгүй гоё байсан одоо баларцсан гэжээ. Өө чи өдөр болгоо 2 цаг махан доочрлох чи юу нь гоё байх юм бэ? Би нэг зайрмагнд доочрлоод жоох л хөвгтэйсэн баг. Тэгээ нэг зайрмагнд дууссан чинь нэг худалдагч нэг идчихсэн зайрмаг надад яг зайрмагныхаа үнээр зарж ирсэн нэг сангийн бараг 2 цаг очирсан байгаа тэр зайрмагнд. Одоо бол зайрмагнд очирсан гэдээр хүмүүс бараг итгэхгүй бах уу? Өнөөдрийн ярих сэдв чи юу вэ? Гадаад харилцаа Монгол улс чинь бол өөрөө бейдан орших бололцоо байхгүй ядуу жижигхэн хүн амаар нэрж байна. Дунд зүүн үеийн хоцрогдолтой ийм нийгэм болохтойгоо зэрэг гадаад харилцаан дээр л тогтно. Зарчим. Тийм учраас бол энийг цөмөрөө ярилцаад юу нь өөрчлөгдөд ямар дэвшил гараад ямар ухралт гараад тийм ээ. Ингээд нэг цагнээд ярилцгаая. Тэгэхээр улс маань 21 онд үүссэн болохоор гадаад харилцаа гэдэг маань 13 дугаар зуунд бол одоо гачин гарагчтай байсаа тэрийг яриад яах вэ те. Улсаа үүсснээс л эхлээд ярьчих. Гэтэ Богдхан засгийн газрын үед чи бол одоо хятад Монголыг чинь өөрийнхөө гэдээрээ Оросууд тэгж ярих юм бол Японтой хийсэн гэрээгээр бидний одоо протекторат хамгаалтанд бидний хамаг эрх мэдлийн мэднэ гэсэн юм маргаан байдаг. Нөгөө монголчууд нь хүлээн зөвшөөрүүлэх гэдэг гिचнээ олон газруудаар явсан. Хант орж, Намнан сүрэн, Сүүлдэн, Даанбат орж яваад чи одоо гуугаад л бидний зөвшөөрөөд өгөөж гал Францын элчин тийм ээ. Английн элчин Японд руу хүнээ хүртэл явуулж ясан нөгөө Оросууд замаас нь хайлаар баримттай буцаацсан. Ингээд бүр 9 жилийн газруудаас ингээд яваад тэгээд тиймэрхүү байсан юм бол хамгийн сүүлд нь манай яц хуртнууд нийлж хагаад автономи устгах яар шиг пүнлүгөө олж авъя гэд хиттийн зэрэг орж ирсэн Гоминдан руу захиа орж ирээд. Энэ учраас бол одоо ер нь энэ хаттуудаа эргэж хөөж гарахгүй болохгүй нэгэд Богдхан толгойлоод 3 ч одоо дугуйлан байгууллагаа одоо гэхэр нам гэсэн үг шүү дээ. Тэгээд харц ардуудын нам, ардын нам гэдэг төшмөдийн нам, ноёдын нам гэж 3 байгуулсан. Уруулангийн бол богд санхүүжүүлсэн байдгийг. Тэгээд Орос руу өгч большевик руу нэг хэсэг нь яваад нөгөө адмирал Колчакийн Омскт байсан засгийн газар руу нэг хэсгийг явуулаад энд чинь Америкийн хаалганд сууж байсан консултай уулзаж явуулаад Японд одоох нь бас нэг юутай юм магадгүй өгтөл үдсэн. Орос мосоос зээл авч исэн тохиолдол байдаг юм шүү тий. Богдхааны үед нэг зээл аваад нэг баахан бурхан хийцэн. Тэр чинь юуны асуудал. Тэр бол бүр Оросд яваад Орос чинь Орос Япон чинь 1905 оны 7 оны нууц гэрээгээр бидний хариуцах бүсүүд аль вэ? Хоёулаа найрамдлын гэрээ тогтдож байлдаад Оросууд ялагдчихсан. Тэгээ хоёулаа энэ хаваа нөгөө Гитлер, Сталин хоёр юмаа хуваадаг шиг, Европыг хуваадаг шиг хуваасан байхгүй юу? Тэгэнгүүт манжуур манайхаа Япон ялцсан ч. Өвөр Монгол манайхаа. Та нар гадаад яв. Гадаад Монголыг ав. Одоо Монгол улсууд энийг ав. Тэгээд энэ гэрээ нууц гэрээ байсан. Тэгээ энэ гэрээгээр
Гитлер Сталин нөгөө Молотов Риббентроп хэрэгжиж нууц биш шүү дээ. Сүлд нь яасан болохоос шүү дээ. Тэгээд энэ талаас ч нь бол танах гадаад Монгол дээр ирэхэд тогтооход Япон оролцохгүй, манайх Манжуур өвөр Монгол дээр тогтооход та нар оролцохгүй шүү. Тэ? Тэгээ хоёр хүчлэх хажуу талд нь бол одоо хилэлж байгаа хятадч бол маш зүдэрсэн ядарсан орн байсан шүү дээ. Тэднийг бол төвж орт тийм ээ. А ер нь бас Япон хятадын дайн гэж үдээс 1895 оны. Ятууд ихсээ жижигрүүлээ тэгээс ихсэлдээ бас ерөнхийд нь оруулчихад тэгээ Манжуур гэдэг чинь бол хойд хэсгийг эзэлчихэж байгаа байхгүй тий. Ийм түүхтэй. Тэгээд Оросууд одоо тэднийхээр зэвсэг үсэг аваараа гэд мөнгө өгсөн ч юу? Зээл өгсөн юм шүү. 3 шүү. сая өрөө өгсөн юм аа. Гоогаад хаа. Тэгс нэг гарсан чи нөгөөтгөр чинь өө баахан бурхан авц. Одоо энэ Жанграйс гэдэг чинь тэгэхэд барьсан шүү дээ. Сүүлд нь ардын намынхаа түүхэн дээр гутаагаад байдаг. Богдыг нүд оруулах гэж барьсан энэ гэж үс тэгсэн байхгүй. Одоо тэр Жанграйс гэдэг чинь бол бас өөр утгачлалтай бурхан л да. Тий. Тэгээд ихтаган зэрэг нь Оросууд бүр тэр хэн хүн явуулаад энэ мөнгө одоо өөрсөөс надад ч бурхан барьсан дуусгах. Тэгээ нөгөө хүн нь бол одоо тэр коучинг гэж үсгээд одоо манайхын гоожин гэдэг. Тэгээ модны зөвшөөрөл авахтаа гоожин гэдэг чинь бол хашир өөрийн хэмжээгээр татвар болгоо тийм ээ гайлаас мөнгө авдаг модны зөвшөөрлөөс мөнгө авдаг болох гэдэг үзээд байна шүү дээ нөгөө коучинг чинь буцаад өөрөө буцаж авах гэдэг шүү дээ. Тэгсэн ямар санда цэргийн яамнасад гомсорон гэж бас хурцгээд чимээгүй суугаад яах гэсэн нэг мөнгө хэрэг болоо тэгээ яах юм гэсэн. Тана яам цэргийн яам тэрэг болоод байгаа юмш гээгүй хувьд хэрэг болоо та нэг хэдэн төгрөг өгч нэг мөнгө юм барьчихгүй коуч болчихгүй. Нэг юм түүхтэй тэгээ зэрэг нь Оросууд өөрснөө ирж ирээд энэ цэргүүд сургаад тийм ээ хужируудынгийн цэргийн ангиас скватер байсан гэдэг чинь тэр байхгүй юу. Тэгээ нөгөөдөл чинь байлгуулад ингээд буу мууг нөгөө мөнгө дотор чинь тийм одоо өөрснөө козенс гэсүүлж байгаа чинь. Бууг нь аваад өвөр Монгол руу очиж байлдаад. Өвөр Монголыг чиглүүлнэ. Нөгөө гэрээ мэрэг. Гэтэл чи нөгөө нууц гэрээ байгаа шүү. Өвөр Монгол чи өөрөө Японы мэдлэг байхгүй. Тэгээ Оросуудтай гогчж өгсөн зэвсэг үс бүгдээр хурж авна шүү гэж айлгаж нэг юм тэр 5 замын байлдаан гэдгийг шүү дээ. Тэрүүгээр аригд нэг юм зогсоосон. Тэр юугаар. За ингээд 21 он боллоо. За нөгөө Оросууд чинь гүйж очиод гадаад Монголд одоохон бид нар нөлөөтэй шүү гэдгийг Францад тийм ээ Англид одоо гол харилцах хүчлэх орно тийм. Бид нар одоо хон энэ холбоод юу яаж байгаа учраас та нар бити оролцоороо бити зөвшөөрөөрөө Герман одоо Европын 3 том гол орн байна шүү дээ. Америк бол дэндүү хоолын тийм. Энэ орнуудад бүгдийг зөвшөөрүүлсэн. Франц ч одоо гадаад Монголд бидний ямар ч ирэх ашиг байхгүй учраас та нар тэгээд Apple авна л гэж бид нар тэгээ чимээгүүд байж англичд гэсэн. Тэгээ нэг үүнд тэр Японтой хийсэн нуус хэрэг зөвшөөрүүлээ хийсэн байхгүй бид. Тийм. Тэгэхгүй бол одоо хон гадаад Монгол ч юм уу хятадын нэг хэсгийг бол авахлаа адэргээд одоо хэрүүл зарах юм шүү дээ. Хоёрдугаар тэдэрт бас өөрсөнд нь зовлон байсан. Англичууд өнөөдөр юу сонирхож гэсэн Афганистаныг сонгожсэн байдаа ээжсэн танах манай хэрэгт орохгүй шүү. Та нарын хуудыг гадаад Монголоос биднэрт ямар хамаатай тиймэрхүү утгатай. Тэгэхээр энэ асуудлыг чинь ингээд нөгөө манайхан чинь мэдэхгүй нууц ярилцсан бас тэгээд тийм мэрэгчлэн чаавах юм билээ те. Ийм учраас ерөөсөө тэгсийг л нөгөөдөл нь тоож өгдөг. Нэг амингийн зэрэг ороод ирсэн цөмөнг орсон тусламж гойдог бай. Бид нэр яц юу нөгөө намн сүрэн чинь одоо хувцас солилцохоо шүнгүүгээ санкт төрөөрхтэй элчин сайдын хашаа машааг тогшоод бас нэг ярьчихснаатай те. Гэсэн нөгөөх нь хаалгаа тавьж өгдөг. Оросуудтай ихлээр нөгөө засгийн газрын ярьцгийг тийм ээ элчин сайд мэд тогцоо. Наад бол чи шүнгүүгээ дүрээд ирж магадгүй шүвтээ оруулаад гэсэн нэг оруулаагүй байхгүй гэдэг. Энд чи тэгэхээр энэ ус чи гадаад харилцаа гэдэг айгүй чухал юм гэдэг. Тэр үеэс ойлгож эхэлсэн байхгүй юу. Манай ойлголт нэг юутай
хамтар цэлсэн байдаг гэдэг сасаа нөгөө оршиг хатаж юмсэд та нар өгөнд ороод явал та нар төр улс байгуулна гэж хэвтэ чадал болцооч байхгүй. Аширд одоо Япон юу мөн учин тоохгүй штэ. Та нар яриад өгөөч л гэд наас юм байна л та. Гэсэн ийм гэдэг сацаа нэгэн тайлбарлаа та нар биднээс өөр тоох гэж байхгүй шалт имийг өгөөд тэр ямар хэрэг байна гэсэн. Гэхдээ ийм байна. Хада юу яавал яасан. Та чи яа би ч яриа нэг. Сайн яриад ир бол болно шүү дээ. Нүүдэлчдээ Монгол зам байхгүй тийм. Ятгаад гэртэн суугаад нэг хаахан ярьчвал тэгэл заагчдаг. Тэгэл цаагуураа анч бол өөрөө шал өөр юм ингээд тохирцсон юм чи тэгэл политикийн асуудлууд болцоо байхгүй юу. Ингээд 1900 нөгөө ийштэйш нь бүгдээрнгийн явуулсан хамгийн их амжилт болсон нь бол нөгөө анхны 7 гэж яриад байдаг зөвлөлт Орос улсад хамтлаа шүү дээ. Гуйсан юм нь ерөөсөө манайхаас гамгуудыг хятадыг гаргаад өөр одоо гуйх юм алга. Тэгсэн нөгөөдөл чинь өмгөжлээд өөрөөр аргаар туслахаар байхгүй гэсээр хагаад 1921 оны 3 сарын 1-нд Монгол Ардын Уусгалт нам байгуулагдсан гэлээд гэсэн. Одоо эх орчтын өдөр гэж игээд. Тэр үед чинь бол Оросын Максимовик гэж Монгол цухаар томдогдоод манайхан хэлээр оруулаагүй. Хяактад нэг юм контор урьдчилсан. Тэр конторд болсон хуралд болсон зөвлөгөөн гэж хэлд нэрдэг байсан. 17 он орчилсан. Тэр зөвлөгөөнөөр сайхан ярьж байгаад бичих анхны тунхаглаа гаргасан байт. Монгол улс нь одоо ингээд тэмцээр ирээдүйд хойд хятад, өмнөд хятад, төвд Шинжаантай холбооны нэгдсэн улс хурлд нөгөө эх орнчдын өдөр гэдэг чинь яг тийм бичиг үүдээс одоо юусэн зүгээр. Нөгөөдөл чинь тэгэхгүй бол та нар туслахгүй л гэж байгаа чи яаж байгаа юм тэгээд заавал Монгол хүн чинь тэгж яагаад учрын болтон л гэж ярьдаг шүү дээ. Түүнээс бол хөрхи хятадыг хөөгдөг үуч гэсэн чинь хятадтайгаа нэг улс байгуулна гэсэн тийм нэг ихэр тэнэг улсууд бол биш шүү дээ. За яваанда учрын болтон да өө гэж. Үнэхээр л яваанда учрын болсон. Болно гэдэг шүү дээ. Болно дээ. Гоё үгтэй. Тийм болно гэдэг золд дарахаараа. Тэгээд нөгөө голгоогаад юм хятадыг хөөж гаргах байсан чинь нөгөөдлийн тэдний эсрэг цагаатны борон өнгөрн учраас бүгдийг хөг аяхгүй. Тэгэхээр монголчуудаа сайхан тайвшруулах гээд хяактыг чөлөөлөх тулд ингээд зохиочж байгаа. Нөгөөдөлийг чаваас 4 пулемет өгсөн гэдэг. Цаанаас нь ирсэн бичиг байдаг. Манай пулеметн дээр суух 20 Оросд Монгол дээр өгчөөрэй. Лам увцгөөч гэсэн бичиг байдаг. Нөгөө пулеметн дээр Оросд суусан байхгүй да. Тийм ээ. Одоо нөгөө тонцог суусан муусан гэдэг хэрэг хүмүүс одоо манай чинь одоо Хинтээ аймаг мундаг байгаа ч одоо Хинтэгийн бахархал байх та. Суусан юм бол байхгүй. Тэгэд хятадтайгаа тохирчихгүй Оросд. За эндээс ингээд Монгол зэрэг орж ирнэ. За бараг л хий бууд. Манахаар гараа. Хий буудах. Тэгэнгүүт та нар цухтаж байгаа юм манай ороод ирэнгүүт нь бид нар та нар манжуураар гараад өгье. Хамтарсан тоглоом зохиож байгаа байхгүй. Урагшаа гараг хойшоо гардаг. Хойшоо гарсан байхгүй. Шүүшүүчтэй гүнэр. Тэгээд сайхан тохиролцоход тэгээд их сонин биений их баримтыг сонин газараас олсон шүү дээ. 1921 онд Манжуурт таргуун тахал гарсан юм билээ. Сүйдэл. Тэр үед чинь дэлхийн эрүүл мэндийн байгууллагч гэж байгаагүй л улаан загалмай байсан. Улаан загалмай тэнд очиод одоо тэр таргуун тахлын эсрэгээр том арга хэмжээ авсан байхгүй улаан загалмай. Яг тэр үед ингээд Монголоос хөөгдсөн нөгөө хектаас гарч явсан гаттууч нь орж ирсэн байт. Тэгээд тэдний тайл ном байдаг байхгүй юу? 21 оны одоо Манжуурт гарсан таргуун тахлын тухай одоо нарийн бүртгэлтэй. Тэгээд тэднэр бол тухайн яг Манжуураар орж ирээ. Тэгээд тичнээн хүн байсан, юу байсан.
Одоо нэг 410,000 хүнтэй байлцсан ингээл наадаг шээ тий. Тэг чи бол тэнд чи нэг 500 гаруй цэргийн хүн байсан юм да. Бус нэг Монголд байсан хятадуудыг үзмэр цэгтдсэн билээ энгийн хүмүүс. Тэгээд нийлээд нэг 1500 орчим хүмүүс байхгүй. Тэр чи бүгдийн баг нэрээр нь бүртгээд авцсан байлээ. Улаан цаглагын нэглээс. Тэрний тайлан олж үзлээ шүү дээ. Бөө яа. Жинхэнэ баримт чинь тэнд байгаа байхгүй тэгж ирүүлээ. Тэ. За ингээд худлаа тоглоом хийгээ тэгээ нөгөөдөл нь хий уудаж муутаад дам хувцсан сүлээ. Тэгээ голлох орсууд нь Монгол дээл өмсгүүлээ тийм ээ. Тэгээ тэр хөөж гаргаж байгаа маягаар Орсын юу вэ? Ярилцсны дагуугаар одоо хаттын хөөгдөн гарч ирсэн юмудаа гэсэн тоо бүрэн ярьдаг. Одоо ер нь манай баримтан дээр ч гэсэн бол тэр хягтыг чөлөөлөх одоо чинь Сэргийн баяр хийгээд байгаа шүү дээ. Алагдсан шархсан хүн аль талаасаа ерөөсөө байдгүй байхгүй. За ингээд тогтоом боллоо. За ингээд цаашгаа үргэлжлээд ингээд явсан чинь бид нар та нарт гаттуудаас зөвшөөрөл авчаа. Бороо өнгөөр нэг сүйтгэдэг нөхөр өнөд тэр бид нар хөөгөт хийгээд. Хятад дахиж айдсан байсан байхгүй. Бороо өнгөөр нэг галзуу хүн орж ирээд би одоо 3 улсын хааныг тодруулна. Манжи хааныг, Монголын хааныг, Хятадын хааныг эргүүлт тавина. Тэгээ энэ чи сүйтлээд мөн энд болсон хятадыг алаад хятад унахтайгаа зөв чинь Бээжин наашиг ороод ирэх вэ гэж айж ирсэн байхгүй. Тийм учраас эцсийн бүлэгт яасан гэхдээ зэрэг Монгол хятадуудыг хөөхөнд тулд улаан хайрын орж ирнэ гэсэн зөвшөөрлийг аль бие орны хятадын хэсэг шүү дээ. Тэгэд зөвшөөрсөн. Тэгээ ороод ирсэн чи ямар ч гамин байхгүй. Нөгөө хоёр орцоодтой тэр үчиг хайхад хэсэг байна. Орсууд орж ирээд орсуудыгаа алаа. Манайхан уцрын толгойч ягараад ирдэг. Уг нь хятадыг хөөлөх гэсэн нэг хятад байхгүй яваад өгсөн. Хоёрдугаар нь бороо өнгөр чинь айгүй их талархаад маш их олон улсууд зэрэгт орсон шүү дээ. Яггүй тэр чинь богдхан хүртэл айгүй талтай. Богдхан чинь бол тэр чинь хошоован цоолоор шагнаад тийм ээ. Тэгээд 5 дугаар богдын хот дүрж тодруулсан шүү дээ. Бүр. Хашрыг юу одоогийн Новосибирск одоо тэр үед Новокузнецк гэж байсан баг. Новониколаевск гэж байсан. Тэнд цаазаар авахд энд богдын зарилгаар бүх сүмүүдэд хойтхын юмссан шүү дээ. Тэгэд нөгөө орж ирсэн орсууд чинь гардаггүй. Гарахгүйгээд. Нөгөө улаанууд. Тэгээ нөгөө түлч дээр мэгээ болж өгдөг. Хүн алдаа болж өгдөг. Партизанууд шүү дээ. Одоо тэр нэг манай нахымны үүдэн дээр нэг шитинхэн гэдэг нэг хүний цээж баримт одоо байж гэнэ үгүй ихчний жилч болов тий. Сайхан алуурсан л байхгүй да. Партизаны үдирдэгч. Тэгэд энийг унтрахгүй болохгүй нэ. Тэгэд манай хэн их гоё ярьжлаа нэг хөөх юм уу талигч хөлбөмбөгийн тайлбарлагч. Багийн балчин юм. Тэр хөлбөмбөгөөс тайлбарлаад байжсэн утсан дугаараар явчихлаа. Тэгсэн чинь хэлж гэнэ энэ одоо шөн үс. Шөн одоо авгаал уцсаж байгаа даа гаргаж ирсэн. Тийм байл. Авгаал бол. Тийм авгаал. Хөгжөлтэй залуу байж л би тэрний тайлбарыг үзэх дуртай байсан. Дэмжин ажиллагч Fuel Way powered by Dinner Lady. За ингээд цааш нь явлаа гарч өгдөг вэ. Тэгээд Сүхбаатар цэргийн яамны сайд байсан шүү дээ. Хинтээ Монгол хэлсэн юм билээ. Бээрм хийгээд ингээ болохгүй. Тэгээ одоо тэр гаминч байхгүй, боронч байхгүй болчихлоо. Одоо нутаг гаргаж чиний хэлээдэх тэгээд. Тэгээ нөгөө чинь хариуцсан шүү дээ цэргийн сайд. Гүйцэж чам хэлсэн чинь Оросууд бүтсэн байдаг эдгээр чинь солиорч галзууч бид нэр хөөж байна. Одоо юу болж?
Манай хүний чинь нас барахаас нь ерөөсөө нэг сарын өмнө цэргийн яамны сайдаас нь хусаад бүх цэргийн жанжангаас нь усаа хийсэн шүү дээ. Ажилгүй хүн болчихгүй юу? Тэр удаад ячуудад хорлогдож өгсөн байдгийг ягаад өгдөг зэрэг залуу 29 настай удаад нэгдүгээр залуу хүн болсон. Манай нэг түүхийн ном момон дээр орсуудл зааж өгсөн баха. Цэргийн ангиуд дээр шүн эргэж явж байгаа салхин цохиудад нь тэр наадгийн ажлаасаа усгдчихсан уу гэж харж байна өөр. Цэргийн ангиар эргэж явуу гэж тийм ээ. Нас урсныхан дээр шавлын хичнээн ухавдаа тэг хамгийн анхны ухалт нь бол тэр үеийн сонин дээр өтсөн байдгийг. Тэр үчиг нэг ил тавьдаг байсан шүү дээ. Тэгсэн жанжин Сүхбаатар өгсөн учраас одоо өгөх гэж ярихасаа ичдэг бол зүгээр үгүйс. Өгсөн учраас хүүрийг шороонд болж оршуулав гэж байдгийг. Муу хэлээд байгаа юм биш ч үү? Ерөөсөө өгөх чинь тийм л байсан байхгүй тийм. Тэр өдөө ил тавьдаг байсан чих сонирн байхгүй юу? Тэр нөгөө хэн л юм байлаа. Чаваас нөгөө мо Эренчино. Одоо энийгээ бол. Тэр санаачлаад газар оршуулна гэдэг нэг. Хоёрдугаарт бол бид чинь нөгөө урд Өвөр Монголын харьяатууч шүү дээ. Одоо эцэг дамдан тэрний эцэг элбэг мэлбэг энэ биелтэй тэндээс цухтаж орж ирсэн. Тэгэхээр нөгөө харьяал нь энэ чинь нэг Улаанбаатар чи хуваацсан ш нэг Американд дэмжигээд Америкуудад тухайн эзэмших болгоцсон. Амгалан чи бол нэг хятадуудад эзэмших. Могоо тарих Чайна таун байхгүй. Амгалан гэдэг нэр хэлцэх болохоос биш 8 чин гэдэг байсан. Хятад орсон газрыг бол Чайна таун ер нь 8 чин гэдэг байсан шүү дээ. Тийм ээ. Ховдын 8 чин гэж болсон, Завхны Улаастан 8 чин гэж болсон, Хягтын 8 чин гэж болсон. Хүрээний 8 чин гэж байсан. Чайна таун байхгүй юу? Дөрвөн том Чайна таун байсан тийм. Ер нь Хятадын засаг сахааны одоо Манжин сахааны төвлөрсөн 4 газар л байсан шүү дээ. Тэгээд тэнд нь нөгөө могоо хоол молыг ойртуулахын тулд бол Хятадууд байдаг. Тийм л газар тий. Тэгээд нөгөө харьяалаар нь оршуулдаг байхгүй юу? Монгол хүнийг 70 давхар тийм ээ. Хятадын харьяат улсуудыг бол одоогийн тэр алтан өлгийгээд байгаа газар. Тэрний хажуухан талд Орос оршуулгын газар. Тий. Одооч байдаг шүү дээ. Тий. Сонирхолтой Цэдэн бол ээжийг нь асуурахаар тэр Орос оршуулган дээр байдаг одооч байгаа шүү дээ. Айгуу сонир. Яхаараа гэж байгаа чи. Ээж зүгээр Монгол хүн шүү дээ. Яа. Муухай бүр тийм огтлоо гачин болсон байхгүй. Үнэн чинь харуулж байгаа юм байна. Би одоо ээжигээ болоод тавхан зөвлөлт газар оршуулваа. Тэгээд нөгөөдхий чинь сүүлд нь бүр 40 онд Сүхбаатар канаа гарсныхын чинь дараагаар Сүхбаатарын дээр нэг оршуулсан гэдэг нөгөөдхий чинь алтан хөлгийн болгоо байсан байхгүй юу? Хятадын хүүрд явах газар байхгүй. Гэтэл хятадч оршуулдаг байхгүй. Тэгэхээр дамжин оршуулсан байхгүй. Тэгэхээр одоо хүүгийн бас хажуудлалт нь оршуулчих газар шороонд болов гэсэн сонь дээр хүчсэн байдаг шиг тий. Түүсээс зүгээр 70 давхар дээр ил тавьдаг байсан. Ижих эвэр газар байхгүй нар ингээд харсан юм тий. Тийм явтай байсан. За ингээд цэргээ гаргаж өгдөггүй усан чи хилээ хийсэн чи манай хүн хэлбэгчвэ. Сүүлд нь Хятадтай хэлцээр 24 онд хэлцээр хийгээд хоёр тал тохирсон. За ингээд тохирч. Та нар цэргээ гаргах гэдтoo шаардж. Энийн чинь шалтгаанаар бол одоо юунаас 3 улсын 15 оны гэрээгээр та нар гадаад Монголд эзэмшихийг чинь бид нэр зөвшөөрье. Гэхдээ манай нутаг шүү наатгаж. Түрээсээр талахын эзэмшиж байгаа юм дуртай юм. Та нар сэргээ гаргах хэрэгтэй. Ингээд 24 оны одоо манайханд бол 90 он хүртэл нууцлж ирсэн том гэрээ болсон. Монгол улс бол Хятадын салшгүй нэг хэсэг мөн гэж одоохон Карханы гэрээ, Ёфин гэрээ, Адольф Ёфин гэрээ гэдэг юм бар бол яг ингэ тэр үеийн хятадч одооны Тайванууд үстэй тийм ээ. Тэр үеийн хятадыг бол Тайван гэж хэлэхэд хэцүү. Ягаад гэвэл жинхэнэ Тайван чинь 27 онд засгийн харьханд гарсан. Өмнөд хятад гэдэнд явж ирсэн. Хойд хятад нь бол нөгөө одоо Бээянгийн айрмаг энтергээ захирцсан бас арай өөр. Хоорондоо би нэг үздэггүй тийм газар баахан иргэний дайм болж тэгээд хамгийн сүүлд нь 27-8 оны үеэс эхлээд нэгдсэн хятад гарч ирээд Тайван гарч ирдэг чинь тэр.
Гэхдээ тэр нэгдсэн хятад нь бол одоо бас л ялгаагүй. Манжуур нь багтахгүй, Төвд нь багтахгүй, тийм ээ. Шинжаан нь багтахгүй. Хагтаа нэг төв хэсгээл авсан. Ер нь бол төв хэсгээ хүн амын жинхэнэ тэнд бас төв хэсгээ авсан дээшээ гарчдаг тийм үе байсан. За нэг юм харилцаа яваад энэ харилцаа бол ерөнхийдөө 70 жил үргэлжиллээ. Энэ хооронд бол ерөөсөө юу байхгүй ганцхан зөвлөлтийнхөө эрхшээлдэл байсан. Энд бол тоглоомын улсууд л тохион удирдах улс орныг удирдаг. Гадаадтай харилцаа хийх бол ямар ч бололцоо байдгүй бүгдийг нь хоригдчихсан. Дэлхийн 2 дугаар дайны дараа бол ерөнхийдөө нүүб байгуулагдав тийм. Социалист орнууд хамгийн анхны хүлээн зөвшөөрсөн чинь бол одоо хойд солонгос юм шүү дээ. Монгол улсын тусгаар төслийг хүлээн зөвшөөрсөн 2 дахь нь тэнд ч бол манай элчин сайдын яам чинь 02 дугаартай манай ч гэсэн 2 номер өгдөг баха. Оо за. Ингээд Маугийн хятад гарч ирээд бас Монгол улсын тусгаар тогтдог тэрний дараа Коминтерны дараа бас зөвшөөрлөө. Коминтер өөрөө 45 онд, Маугийнх 49 онд зөвшөөрлөө. За тэрний дараагаас бол яг л Польш, Унгар, Чехословак энэ төр гэдэл одоо социалистийн нөхрөлийн орнууд бол харилцаа тогтоож эхэллээ. Гэхдээ 90 оноос үсгэд 90 оны дунгаас үсгэд манай гадаад худалдааны 92% нь зөвлөлт боотулстай. Цааталт нь 5% нь бол социалист орнуудтай. Тэгээд 2% нь социалист биш орн гэж байгаа юм л да. Яг гоо энтгэг байна тийм ээ. За тэгээд зарим тохиолдолд Япон байна нэг жоохон. За нэг 9-ийн тос оруулж ирдэг нэг Германы нэг нөхөр байна. За Макамнад нэг өлөн гидсийн авдаг нэг Австри хүн байна. Манайхан чинь гоё худалдаа хийсэн гэдэг алтан гацсан тэрэ шагнуулж ирсэн. Харилцаа бол ердөө ийм хязгаарлагдмал нөхцөлд л байсан. Өмнөд хөрчдөг 1962 оноос эхлээд бол манай 1-р дайсан болцсон. Уг нь хэн хэлсэн? Жон Л 62 онд Цодон Балтай уулзахтай хэлсэн. Та нар зөвлөлтөөс тусламж аав. Бид нараас тусламж аав. Манай хоёр орны хооронд бол айгүй том зөрчил гарсан. Гол нь бол үйлс сурталчилгын зөрчил юм аа. Бид нар нэлээд маргалдах байхаа. Гэтэ та нар аль нь нэгтэй орно? Яг хойд солонгос шиг. Аль талаас нь тусламж аваад яв. Бид нар та нарт тусламж үзүүлнэ. Та нарт одоо хон Оросууд яаж одоо хон харилцаа яаж одоогийнхоор хэврээл байна. За манай балдах салавч үзсэн да битээ баг л гуцаатай гэж хэлсэн. Нөгөө Жон сүлдээ эхлээд гайхчихсаа сүлдээ уурлаад утаас нь хэлсэн байт шүү дээ. Гэнгët дэлхий дээр одоо нэг тэр үед чинь нэг 130-40 улс байсан баг нүүбэн гişүү. Нэг 100 гаруй нь бол дайсан гэж зарласан. Америк манад дайсан, Англи манад дайсан, Япон манад дайсан. Тэгээд дайсангүй газар байхгүй. За тэгээд хамтын нөхөрлөгээд нэг хэдэн газруудтай холбоотой. Польш, Унгар, Болгар гэдэг. Яг үгүй тэгээд худалдаа их жоохоо. Энд сайхан яг гэж бол худалдаа их чухал юм шүү дээ. Үгүй тийм ээ. Бараас хэлцээ гэдэг. Тийм шүү дээ. Хамгийн чухал юм шүү дээ. Яг нэг харилцан айлчлна. Тэр дарганууд чинь ирнэ. Манай дарганууд чинь бол цуныхаа амралттай цөмөрөө тэр орнуудад хуваагдаад амарцгаана. Бүх мөнгөний төр даана. Бүр эхнэр хүүхдтэй даана. Тэгдэг биш. Яг читгэн бодыг гусулж яхад чинь одоо гарсан шүү дээ. Батманг боломжонцон хардалаад майтер тэнд тэр өрмийн гэдэг юм тараа явчихна. Одоо нөгөө найрамдлын харьцаа нь ерөөсөө энэ л байгаа байхгүй чаавас төө. Тэг хязгаартай. Цэдэнбал амьд байхдаа коммунист биш газар 2 удаа альчилсан гэдэг. Нэг нь энтгэгд. Оросууд зөвшөөрсөн шиг байгаа чаавас. Энтгэгчин тухайн үед бас жоохон энтгэгчин бол их тийм Оростой их ойр дотн байсан бас улс. Тий. Нөгөөх нь бол Ираны хаан Пахлагиевийн эхнэр хүүхдийн фондтай байсан. Тэр хүүхдийн фондыг үүсгэх гэж ятгсараа тэгээд Оросуудаас зөвшөөрөл авсан юм байл.
Тэгэд Иранд нэг очсон. Тэгээд нөгөө хүүхдийн фонд чи сайхан судалж ирээд энд байгуулахаар болсон байхгүй юу? Гэтэ тэр чинь бол хатан хаан ч бол Монголын иргэн биш шүү дээ. Уг нь бол ялгаатай юм л да. Гэтэ яг. За ингээд энэ орнтойгоо бол юу боллоо? Айлчсан бусдыг зөвшөөрдөггүй байхгүй юу? Сэдэмбали явгаа филатог чинь нэг удаа Франц альчлахад яваад майдрын аваадаг бол хоёлоо явсан чи шууд Москвад Оросууд уулзаад за Францд явах юм бол өстө сүйтлэх гэж цаан чин та ирд зориулаад асар том жагсаал болоо тэгээд өндөг пямдороор шидэж үр сүйтлэх гэж цаан чи бэлдсэн байна. Юу гэж Монголын юг тэгжлээ гэж. Тэгжээж буцааж исэн. Айлгаад буцаасан биз дээ. Тэгжээж айлгаж нэг буцаач исэн. Зөвшөөрөл өгдөггүй байхгүй юу гэсэн. За манайхан өөрснөө гадаад харилцаа ихтэй зэрэг чаваас нэг яг бэлэг өгнөө гэсэн Францын коммунист намын, Италийн коммунист намын хурд мурлахтайгаа зэрэг тэнд нь очиж нэг гэрмэр энэ ачиж аваач өгөн тийм ээ. Өөрийнхөө урд болохоор нэг баахан Африкийн орнуудыг бид нартай сайн энтергээд бүх зардлын дуудаж хуралдаа оруулна гоё харагдах байхгүй дүүс ямар ч харилцаа хүмүүс гайхаал. Энд нэг олон улсын гэд нэртэйгээр нэг оюутан залуучуудын чуулга уулзалт болсон. Аха. 66 онд анх удаага. Тэгээ нэг баха харууд ирвэ. Манай гэж агуу үзээгүй. Яа. Манай аав гахал нэг хөлснөг очсон юм л. Эвлээ 100. Хөлсөө ачаал тий. Гэмс хань юм аа. Бид тий нөгөөдүүд чинь дагаа тэр хотоос нь эсчэн хүртэл явган ингээдний бүрээр гарлаа нэг бахан хар нөхдөд. За. Тэгэхээр энэ зэрэг би зөндөө хүн дагч байгаа би ч гэсэн дагаад явчлаа. Яа. Гэхдээ тэр хар гэхээр дотор их ялгаатай маа гэсэн. Анхудаг харж тийм гадаад харилцааны хэмжээ тийм л байсан байхгүй юу? Ерөөсөө л тэр хүмүүс үзээд гайхаа тийм ээ. Тэгээд үний юм бодлоо ма нэг л ярьсан шүү. Тэнд огсоод ярилцаж зогсож явах нөгөөд чад монголоор ол уучлаарай гэж хэлсэн юм байна. Тэр нөө 100 байсан чи богино таахгүй. Ингээ хэлээ норгож гад нөгөөдх нь ингээ арчиж байсан. Тэр утсан юм чинь бодоод байхгүй. Яа. Гэхдээ саяхныг үрчтэй би нэг Кубээс бартендер авчирваа. Кубүүд ч аюулгүй баг цалинтай юм байна. Тэгээ Монголын цалин бол аюулгүй гоё байхгүй. Тэгээ ингээ годамжаар явахлаар саяхан шүү дээ. $65 байдгийг. Дундаас сая би Кубад очсон. За бид нар чинь бол сая хэдэн зуун мянган төгрөг өгч байгаа байхгүй. Тэгээ ингээд годамжаар хүүхд айлж өөлээд. Нөгөөх юм уу манай найзаас. Тэгээ би хөөх юмтай бас тайлбарлаад манад ингээд ийм хүн байдгүй маа гэх ингээд. Манайхан биенийг хар царайтай хүнийг Куб гэж ордог байсан. Нөгөө дэлхийн тэмцээн дээр чинь нэг бол хэдэн мундаг боксчгууд чинь нэг хар усууд гардаг штэ. Хүн амын 90% цагаан арсдаг штэ Кубч. Тэгч бидний мэдж байгаагаар Куб гэхэл нэг хар нөхөр байдаг. Чи энийг хараа яг Куб зэрэг альчихад гэх. Харин тийм. Энд бид нар ертөнцийн тухай ойлголтгүй байсныг жишээ болгож ярьж байна л та тий. Ийм л. Түүнийш одоо нэг расист үзэлтэдтэй бол ерөөсөн биш тий. Тийм биш тий. Тэгээ дараагаар нь за Японд Америктэй дипломат харилцаа тогтоох гэж нэг үйлгээд хэлсэн. Энэ бол маш их тодорхой юу гэдэг. Ер нь бол нүүбд Монголыг оруулсан улс чинь бол Америк шүү дээ. Яг тэгвэл Тайван гэдэг нэг хятадын байр суурин дээр судалсан улсууд Монголыг оруулахгүй гэдэг ингээ өвчнөд байдаг. Тэгээд ингээ Монголд нарийн бичиг нэржсэн ч үлээ тий. Энэ бол тодорхой байдаг баг. Тэгээд Америкууд сүүлдээ 50 нутгаар хэлдэг. Бид нэр Монголчууд тогтоомор та нар яах гэдэг. Тэгсэн нөгөө юуны цагаач хятадууд нь цагаан ордны өмнө жагсаж тэрийн төрийн зохион байгуулж байгаа шүү дээ. Америк юм уу урагчд гэх тийм. Хэрэлцээр ээжэд нэг юм болгочоо дараагаар нь гуйгаад Монголын төлөөлөгч Понцгоноор өнтер байсан. Киссинжер хүртэл за би одоо хэлчихлээ. Танад хоёулаа сайхан дипломат хэлцээ тогтооч. Тэгэл манай гадаад хамнага чинь Орос тургуулчид гэсэн сэдэн бол дараагаар гуугаал. Таны бэрэж уулзаад нэг хэлээд бид нар Америкт энэ бүр нарийн түүх би. Нөгөө сэдэн бол за нэг үзээд алт юм даа гэл. Гөлөвчөрөхгүй юм болохгүй гэдэг. Тэрс аргалах.
Тэгэхээр өөрснөө гадаад юм 90 чихгэл сайд гэсэн громкод очиулцдаг гадаад гэсэн. Гэвч Америкт гадаад байсан. Гүй тодорхой Брежнев зэдэн бол дарга хоёр бол хоорондоо яриад энэ бол одоохондоо болохгүй зүйл гэдэг ингээд тогтцсон. Чивтэй гадаад юмсад дээр тогтцсон бахад чи яах юм ингээд загнаа болчихдог. Зэдэн бол даргаас асууж. Гэхдээ та чи Брежнев гот ингээд тогтцсон юм гэсэн. Мэдхгүй тэгэл ах. Ийм зовлонт. Тэгээ сүүлд нь бол нөө громик энэ чинь гусагдаад перестройкодоо шивэрнээс чинь Монголд Улаанбаатар төрж ирээд анхудаа та нар Америктэй гэж сортод болно шүү дээ одоо гэж. Тэрний дээр тогтсон шүү дээ. Дэмжин ажиллагч Fuel Way Powered by Dinner Lady. Япон 39 оноос худаар нэг дайны байдалд орсон. Ерөөсөө тэгэл ортолдог. Сүүлдээ Японууд нэг энэ монголчууд ерөөсөө цаанаас бид нарт харилцах дургүй юм байна. Тэгээд ашгүй нийгсэн хятад айлчлаад тэрний дараагаар Японы Танака гэж ерөнхийдөө байсан чинь манай хүн галзлаг тойрон улсуудаараа нэгсний араас Монголтой, Вьетнамтай, Филиппинтэй тийм ээ дайны үед байлжсэн улсуудтай бүгдийг харьцуулах тогтоцсон байхгүй. Тэрний буянгаар манайхан Японтой 72-ын тогтоцсон. Бүр үү? Тэгээ 72-ын тогтоцсон шүү. Тий. Саяхан 50 жилийнхэн авааллаа. Тэгээд тэр Япон кино мөн гардаг тийм учиртай мөн нэг. Тэгээд хайр сэтгэл мэтгэлжилүү нөхөн. За бас тийм биш. Биш үү тий? Яг тэгэхээр Японы кинонуудыг Оросууд авдаг байхгүй юу? Оросоор кино гарна шүү дээ. Тийм. Тэгээд чи Курасава энэ гэж амар нэг гарцуулсан байж шүү дээ. Тэгэхээр манайх нэг олон улсын юмд копирайтын хууль буултанд Орос жорог Монгол жорог болсон. Тэндээс аваад үзэл кинонууд чиглэлд ялангуяа өргөтэй орны одоо тэр Монте-Кристо мөн энэ гардаг Спартак энэ гэдэг. Тэр чи эхлээд энэ соёлын яам гэж бас одоо нарчлаар байна baаш. Тэр дотор дарга нар эхлээд үздэг. Ямар уурлаг аач ойлгодог юм бөө мэд. Тэгээд тэд нар айгүйх олон кино үзэн. Оросд гарцсан гэнэ. Нэг хоёрын зөвшөөрнө. Тэрний нэг. Өөрснөө үзээд бол одоо нэг тийм хаалттай юм үзэж байгаа бас нэг тийм эго мегон хөдөлтөх юм уу. VIP мэдрэмж авах гэдэг шүү дээ тий. Тэгээ өөрснөө үзэж чад тэгээ бус нь үзэхгүй айгүй гоё байхгүй. Цөмөрөө үзэх юм бол ямар юмнийх нь юу вэ? Тэгээд тэр дотор уусаа Японы Түтскадн гэж гарсан 7 самурай гэж гарч ирсэн тийм ээ. Жудогийн авраг гэдэг кино гарч ирсэн, хайрын сэтгэлгээ гарч ирсэн. Тэгсэн дандаа Сугата Сансиро гэдэг тийм. Тий. Төөсвшин хөрөнгөтөн оронтой шууд соёлын харилцаа тогтооход байсан бүрэн хоригдсон зүйл гэж. Зүгээр болшгүй зүйл. Яг тэгвэл одоо нэг хэдэн ноолуур молуур зарах бол дүүрч тийм ээ. Үзэл сурталын шууд авах гэдэг чинь бол байж болшгүй манаас бол үзэл суртал мөнгө бол хайран биш гэдэг зочинтой байсан шүү дээ. За ингээ 90 оноос хойш бол эхлээд Батмөхгүй хятадтай холбогдолоо 88 онд. За Оросууд ингээд Америктэй элч сайдын дипломат харилцаа тогтоолоо дараагаар нь хятадтай харилцаа тогтоогоод хятадын төрийн зөвлөлийн юуны одоо парламентын дарганд Монголд айлчлаа тэгэхээр хоёр орн бие биендээ иргэд тийм ээ. Чөлөөтэй нэвтрэлцэх гэр яваагуулад тий. Олон улсын шугамар бүр 88 онд анхудаага хятад очиж үзсэн. Тэгэд ингээд харилцаа ингээд юу нэг чинь худалдаа эхлэх гэсэн үг байхгүй. Тийм. Урдч чинь нөгөө хятадтай харилцааг байхаар манайд одоохон тэргүүнийхээ хүмүүсийг шагнадаг хамгийн үнэтэй шагнал шүү дээ тий. 25-ын хятад үзэг халуун сав 2 байсан. Тэрүүгээр айл болгонд байсан. Тэрнийгээр шагнуулны буухтай халуусан хүмүүс дууслаа. Тий. За улаанч юу цэнхэрч бай. Тэрүүгээр шагнуулна гэдэг бол одоо ерөөсө хатандаа гарлаа гэсэн үг. 88 онд би хятад очиж бүр гайхсан. Тэр 25 үзэж амар хямдах. Бараг балаасаа хямдах байгаа байхгүй. Яа. Нөгөө халуун сав гэдэгсэн чинь өгсөн бас задган мөнгөөр очихмаар.
Тэгсэн мөртэй хэдэд бол одоо Японы цаг магт ч бол одоо юу гэж $20-30 гэдэг одоо байгаас хамаагүй үнэтэй. Тийм. За 90 онд бол одоо үнэндээ зөвлөлт холбоот улс гэж байж явах үед шүү дээ. Ардчсан хувьсгал ялаад нийгмийн ардчсан тогтолцоонд оронгуудаа бид нар Америкийн төрийн нэрмжийн дарга альчиллаа тий. За зөвлөлт холбоот улс байсан манайх бензинээр болоо. Дайсны төлд урвцсан хэрэгштэй маргаж аа. Тэгэд манай удирдлага Бекерийг гуйсан. Джеймс Бекер. Бид нар одоо ирсэн яг энэ Оросын бензин дээр л амьд тэнгүүд сүрэх гэж таныг хэлээд. Бекер Горбачев руу хэлсэн. Зүгээр очих Монголыг танаа зүгээр болох. Бензин өгдөг юм бол тэгээд өгөөч. Тэгээд чи ориг болсон байхгүй. Гадаад харилцааг чинжиж өгөн айгүй чухал юм байна тийм. Энэгүүгээр бид нар бол хэцүү юусэн алрах байсан. Бүр анханаас одоохон би уучлаарай 11 оноос яхаа ярьчлаа буруу юм. Гэхдээ 21 оноос хойш яриад байсан. Чи гаднаа харилцааг уул болохгүй. Тийм. Энэ жижиг усч. Бид нар чи өнөөдөр ихэж бол биш үү? Бүх импорт гаднаас авч байгаа юм байна. Манай бүх худалдааныг бол баг тэр чигээр. Бид нар гаднаас болоод мах авдаг уу баг. Гэтэ консерв үлсэн мах энэ зөндөө авна л та зүгээр тэрийг тооцохгүйгээр. Гурилаа нэг юм өөрсөн болгочихж байгаа баг. За ингээд дуусна шүү дээ. Бас бүгдийн сая ковидын 20 болоход чинь бол бүх дэлгүүрүүдэд галгар уут байдаг. Бүх газар салфетик байдаг. Өндөг байдаг. Хөндгөн дөр бүр алаан болоод баг энийг алсан. Гэтэ эндээ бас нэг өндөгний үйлдвэр болгосон нэг хөр тий. Ингээд ерөөсөө чи одоо Монгол улс сүү. Монгол улс чинь заа 3 сая ирэхгүй үхэлтэй. Тэрний хагасан яхан сүү өгдөг баг. Гэтэ сүүний үйлдвэрийн мал биш учраас өдөртөө 2 литр сүүж өгдөг юм уу тийм ээ. Дэлхийн рекорд чинь тусгай тэмцээнд байна л да. 100 литр өгчдөг энэ төр байгаа. Урд нь бэлдэж байгаа тэмцээн зориулж байгаа. Гэхдээ ер нь бол сайн охрууд өдрийн 30-40 литрийн тэр өгнө шүү. Ер нь тогтмол. Тэр чинь зориудаар хийсэн үйлдэл байхгүй. Манай ч бол бэлчээр зориулсан мал шүү дээ. Жохон юм гэнэ. Тэгээд энэ өргөн удан сая 500 мянган автгаа 4 км-с чинь тэр цуглуулна гэдэг бол өөрөө бодохгүй шүү. Худлаа зүйл. Нэг чи удаан дэслэг бүтээгдэхүүн биш. Максыг хөлдөөчөд аваад ирдэг чинь биш тийм ээ. Инхтэйг зэрэг манай сүүчи бол ерөөсөө хурас үгээр хангах. Арга байхгүй. Тийм ч ухайч юм биш. Зайрмаг мөхөөлдөс аль нэг тогтдгоо бол мөртөө хөлдөөс гэж анх. За тийм бидний үеийн тогтосон бол маруужин. Сүүлийн үед энэ залуучууд айскрим гэж ярьж байна. Энэ бүгдийн улаан үд ирэх үгс зөөдөг байхгүй. Тэгээд одоо энэ хойшоо зам татсан шүү дээ. Дархан хүртэл чинь ингээ яваад дархнаас цаашаа сэлэн хүртэл чинь хов усан зам байдаг шүү дээ. Тэрийг улсууд юу гэд нэрлэдэг гэж маруужингийн зам. Хамгийн идэвхтэй явдаг маруужин зөөдөг байхгүй юу? Тэгээ мөн сүү бүтээгдэхүүн. Тэнд чинь бол бас эрх биш юуны бас нэг тодорхой зориулалттай үйлдвэрийн малнууд байгаа шүү дээ. Манайд бол одоо ирээдүйдийн шинэ үеийн залуучууд энэ бол тусгай зориулсан юу хийх л бахал да. Улаанбаатар шиг ийм сая 500 мянган хүнтэй ийм мангар том хотыг махсуу элдвэмар хангах гэж байгаа бол эрсвэнцэн мал аж ахуйн баазууд тойруулалтмаар хэвчтэй төс биш. Зүгээр нүүдлийн юмараа бол бид чадахгүй, болохгүй, бололцоогүй. Тий. Ийм учраас бол энүүдийг байгуулах хэрэгтэй. Одоо нэг яг нэг миллион дөхүүлсэн юм нь бол Борнуур дээр Германы нэг юу байсан. Бас нэг эрчимцэн мал аж ахуй хөгжүүлэх гэсэн ганц юу бас одоо нураад унчихсан л да. Тэнд чинь баахан Германаас өхөр авчирваа. Сайн үйлдвэр өгөхөдгөө эрлүүлжлээ яваа гэсэн. Нөгөөдөл нь энэ дээрээ бэлчээрт гараад тэгээд шууд өвчдөг. Ягаад гэвэл тийм тусгай үйлдвэрийн малыг тарьсан ургамалаар тийм ээ өөрийнх нь иддэг ургамалаар идэх байхгүй. Яг үүндээ манай юу ч
нийт бэлчээр үстэй. Энэ ч өвстэй ч одоо ихэнх нь бол хортой өвс байдаг. Өө зөө. Хортой гэдэг нь бол шууд одоо манайхан цөмөрнгийн хор гэд нэрлэдэг гэдэг зүйлс наад чинь poison, toxic юу энэ ч бүгд өөр юм л да. Тэр утгаараа л хортой гэж зүйлс идэл чад хийждэг юм биш шүү. Гэтэ мянган жилийн үгээр энэ мал чинь бол тэр үгээр өссөн. Мянган жил бид нар тэрийг хэрэгэлсэн болохтойгоо зэрэг энэ биднэрт хор болдог ч юм биш харин ч хортой ургамал чинь тэгж ярих юм бол зарим талаар Эми ургамал. бэлчээр юм бол эми ургамлын шинж орно. Гэхдээ тэнд тусгай үйлдвэрийн малыг бэлчээр гаргаад өгдөг те. Ийм учраас газар тариаланг дахиад юугаар хөгжүүлэхээс өөр арга байхгүй болж байгаа хгүй. Малын тижээл тарих хэрэгтэй байхгүй бид нар те. За ингээд улс маань бол ерөөсөд тэр дорн одоо Америкийн тусламжаар дэлхийн худалдааны байгууллага дэлслээ. Олон улсын валютын санд элслээ. Энэний хүчээр 90 оноос өмнө бүх хэрэгжилж байгаа юмныхаа 70 гаруй хувийг бол зөвлөлт бодулсаас зээлийн хэлбэрээр авдаг байсан бол тэжээгч насвараа байдгүй байхгүй. зөвлөлт бодулс байхгүй. Хоорондоо дотор байлт. Юу Монголыг гаргах. Тэгэд энд юу болж эхлэхгүй. Хэн нэгэн тэжээх хэрэгтэйсэн чи бүх захиргаа ястаа байхгүй. Бүх дэлгүүрүүд чинь цөмөрө картын бараанд ороод идэх юм бол тань хаа очиж ганцхан мах сүү хоёр л байсан. Сүүлийн 30-40 жил огт айчрлж өгдөг байсан чинь одоо нэгдлүүд нь тараадгсан чинь машинтайгаа үрсэж чагаад махавраа гэж орлоо те. Сүүраа шилаун. Шүн өглөө унтуулахгүй шүү дээ би ч орон унсдаггүй. Тэгээ бус нь бодод ерөөсөө байхгүй болчихсон. Бас дахиад гатаад харилцаа байхгүй учраас тэр шүү дээ ерөөсөө. Ийм нөхцөл байдал дээр бол хэн нэгэн тэжээх хэрэгтэй болсон. Бид нар олон улсын валютын санд элстэй олон улсын валютын сангийн тийм ээ. Дэлхийн банкд дотолт нь вэ? Азийн хөгжлийн банк гэж. Азийн хөгжлийн банк нь бол Филиппинд байдаг. Энэний гол хувьцаа эзэмсэгч гол тэжээгч нь Япон. Ийм учраас манай тэр чинь дамжаад цөмөрөө Монгол улсын бүх хэрэгцээний 40%-ийг 2005 хүртэл тэд нар хангаж авсан. Тэд нар байхгүй байсан бол сүйд болох байсан дахиад. Тэд нар чинь өөрснөө юм уугаан явуулаад энэ цахилгаан том могийг чинь тэр чигээр нь одоо юм ууг чинь цахилгаан стандарт нэг Орсын цахилгаан стандарт би нэмээд тий. Ингээд одоохон тэгээд бүр хүүхдийн сүүм хүртэл санжийн одоо Японы далбаатай. Тийм шүү дээ. Айлууд нөгөө нэг модон төмөр орныхоо доор өндөрлгөөгөр тавьчихдаг үгүй. Урд нь Оросын хуураас үгний лазер тавьдаг байсан. Яг нэг гэр чин жижиг шүү дээ нөрөө шиг байгаа шүү дээ. Тэгэхээр нэг юм хадгалдаг газар хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нэг ороо өндөрлөж доогуур нагуулах хийгээд байгаа байхгүй. Зөв гойж байгаа юм биш. Тийм. Би чамд зүгээр сонирхолтой юм харахад би хөлд орж исэн ой өнгөрч исэн юм уу? Согтод унтсан байсан. Хүй. Архич болчихгүй л зүгээр сонирхол юм ярьж байна. Тэр манай гэртээс өндөрлөө тавьчихгүй юу? Тэгээ тэр гэрлүү чи би ингээд чөлөөтэй орнод авсагаараа дөнгөж чөлд орж исэн. Тэгсэн тэнд 10 литрийн Монгол арх байж. Таггүй байж. Хурууга дүрээ. Ингээд согтод утсан байсан гэд манай аав ээжтэй хэлдэг байхгүй. Бас л өөрсдөө хариуцлах шүү дээ. Дөнгөж ойлгож байгаа хүүхдийн. Та нэг дуртайдаа уулцсан юм бол биш. Би дуртайдаа уулцсан. Монгол арчин тэгээ зөөлөн тийм ээ. Тэгээд яасан бөлгөө ингээд тэгээд хамгийн сүүлд барихтаа мэдсэн байлаа. Хүү ин чи юу болж яана гэсэн чинь төрлөө хурууга гараа хийгээл норогтуул гэдэг долоогод байсан байлаа. Тэгээд нэг ойтой хүүхчид амархан согтлоо байх вэ. Сүүд усан зүгээр нэг ийм түүх байдгийг зүгээр жишээ нэхэд. Ингээд дараагаар нь бид нар чинь бол хандивлагчдын зөвлөгөө гэж хийж эхэлвэ. Нөгөө 40% чи биелүүлэхийн тулд. Энгүүт дээр хурд мурдны тэнцгүү болоод л тэгээд одоо энэ удаа нэг хэдэн доллар өгчий. Тэгээд иймаар хангачи юу яач. Голдуу Японд бол юунууд удирдна. Япончууд өөрснөө удирдна. Гол мөнгө өгч байгаа юм чи. Гэхдээ тэрэнд бол Японы дэлхийн нэр хүнд бол зөндөө байна. За тэнд Францыг оруулаад, тэнд Германыг оруулаад ингээл юмчихдээ. Ер нь нэг сонин тооцоо вэ.
Франц улс бол асар их олон колонтой. Бүх колон улсуудад авч явдаг болсон шүү дээ. Мөнгөн тэмдэгтийн хүртэл бол юуны Африкийн франк гэд нэрлэдэг одоо тэгэхээр тэр Нигер юу муу гэж орнод. Асар их тусламж өгдөг өөрөө гэсэн үг юм. Ер нь өөр газрууд ч гэсэн одоо Вьетнам гэхэд бол Вьетнамч колони байсан шүү дээ. Гэтэл Монгол улсын цөөхөн 2 сая хүн амтайд нь зориулаад хичнээн хэмжээний одоохон тусламж өгөө гэдгээр тэр үед дэлхийд нэгдүгээр Франц очсон байхгүй. Пүү. Нэг хүний $8 тооцсон байлээ. Тэ? Монголын иргэн болгонд одоохон таарахаар $8 Франц яасан байдаг шүү дээ. Өстөө сонсож байгаа үстэй ямар сонио. Би тийм статистик үзсэн юм аа. Тийм үү. Япон л гэж ойлгоод идэг шүү дээ. Би бол Гүг нийт том багцаарууд хамгийн том шүү. Япон. Би хүн тарьжуулахаар нэг. Францыг өгчээсэн гэж өстөө. Гүг Франц зөндөө бүх хурлд ордог байсан л да. Би чамд үг хэлээ. Манайх 1947 оноос нүүбэд орох гэж бол одоо олон жил үзлээ. Монгол улсыг Америкийн зааснаар явдаг капиталист орн шүү дээ. Монгол улсыг үргэлж дэмжижсэн ганцхан орн бол Франц гэдэг шүү дээ. За бид нар ингээд олон улсын валютын санд ороод чи боддог Хятад, Орос хоёр рийг олон улсын валютын сан юу Дэлхийн банкнд оруулахгүй 2000 он өнгөрөөж иж оруулсан шүү дээ. Тэгээд Оросд тавьжсэн нэг шаардлага бай. Бүх хөрш орнуудтайгаа та нар зөвшөөрлөл авчих гэдэг. Оросын ерөнхий сайд Фраткин билүү хэмлэрсэн. Та нар зөвшөөрч. Зөвшөөрлгүй яг хаа зөвшөөргүй яг. За ашгүй одоо тэрнийг улс зөвшөөрөхгүй өвчгнөд болж байгаа. Зэрэгэлдээ орнуудаас зөвшөөрөл авчиж оруулдаг юм байна л. Тэгээд одоо улстай бол сайхан харилцаа тогтоолоо. Гадны хөрөнгө оруулалт орж ирлээ. Энийг бол тусны яриа тийм ээ ер нь бол тийм. За одоо манайд бол жоохон гадаад харилцаа ингээд сайжирсныхаа хүчинд бол газар зүүн ойроо гэж яриа л да. Одоо манайх гадаад худалдааны 2 дахь том юу бол Солонгос болж байна шүү дээ. Яг үнэ. Энд чинь бол манай нэг гол дайсан байсан шүү дээ. Бид нар чинь хойд Солонгостойгоо найз, хойд Солонгос, өмнөд Солонгосыг дайсан гэвэл бид дагаал дайсан гэх ёстой шүү дээ. Тэгээ 1990 биш 89 онд нүү 8 онд анх Монгол өмнөд Солонгостой төлөв харилцаа тогтоогоо хийсэн. Тэгж яа тогтоосон гэхдээ зэрэг хойд Солонгос дэлхийн сайдын яамтай. Манай ерөнхий сайд байсан Унгад орчуулын дэлхийн сайд гэсэн. Тэгсэнд ярьж байгаа л тэгэл тогтоогоо хийчихгүй. Хойд Солонгос Пхеньян сууж байгаа нөгөө элчингийнхэн ч айгаад байсан гадаад ямаас нь дуудаж байна гэж. Гадаад ямаас нь дуудсан юм уу? Хэлбэрч яваад л манай Унгад орчуул очсон чинь сайн байна угаас өмнө муу урууч таал гэж хэлсэн. Тэгэл дараагаар нь манай чинь бол одоо хараарч байна уу, ногооногч байна уу одоо бол бараг 50,000 хүн байгаа. Тийм. 50,000 хүмүүс чинь өөрөө тухайн үедээ шүү одоо тийм биш болцсон. Манай улсын чинь дотоодын нийт тэтгэврийн хэмжээ бол 13-4 тэрбум доллар шүү дээ. Тэр үчи бол хөрхийн хагас тэрбум байсан баг. Анхны улсууд чинь гэрлүүгээ мөнгө явуулдаг. Энэ нь бол тухайн үеийн нэг валютын тогтвортой байдлыг хангахад аюул том нэмэр болж ирсэн шүү дээ. Хатуу валют өөр бид нар зарах юм байхгүй. Уулуурхай нэгдэггүй байсан. Ерөөсөө олж ирж байгаа юм нь бол Орос Хятадын хооронд бол эхлээд яхан 8 ээжээс Оросын дараагаар тусгаар болчихсон. Өөрснөө явд хийдэг болчихсон тийм ээ. Нэг зөвлөлтүүд бас тарах хүртэл 2 жил бол манай нэг хэдэн ганцчд бол аваа юм гээд авсан тийм ээ. Тэргүүний ганцч одоо Боингийн жагааж гэдэг юм уу Женкоч гэдэг юм уу тийм анхных улсууд шүү дээ. Тэргүүний ганц. Фото тий манай гүтдэр чинь хөр яа тэр ганцч чи бол зах юу дэлгүүр мэлгүүрч юмар хангаж эхэлсэн шүү. Буян. Тэр үнэн. Тэр өстөө. Тий Боингийн жагаа гэдэг чи бол бас
өөрийнхөө хийж байгаа ажлаар өгсөн байж та тэр чинь бол. Тийм ээ. Тэгээ чи буян тэр чинь бол одоо хоноо буйны газар гэж байдаг гэсэн тэр биш шүү дээ. Буйны газар гэж мэдэх хоо гэсэн. За. Дэмжин ажиллагч Few Way. Powered by Dinner Lady. Энэ олон улсуудтай харилцаад байгаа тэгэхэд маш их чухал юм байсан 1990 онд шиг. Гадаад ям зарласан гэхдээ тухайн үеийн удирдлага тийм ээ. Харилцаад тухайн үеийн удирдлага гэдэг чинь очир утгаа байлаа, бямс сурангаа байлаа, гом сурангаа байлаа тийм ээ. Ер нь зөвмөрөл ардын авшууд арчсан юм чи голомжныхан байсан чи. 3 дахь хөршийн бодлого гэдэг тавьсан. 3 дахь хөршийн бодлого гэдэг бол бид нар 70 жил нэг л хөрштэй байлаа. Нөгөөтгөө дайсан юм чи те. Дараа нь Хятадтай харилцаад тогтсны дараагаар мөн урд нь бас Хятад Маогарч ирсний дараагаар 60 хүртэл 10 жил 2 хөрштэй байлаа. Ажил нь тэгэхээр 3 дахь руу явах нь шүрдэг. А энэ 3 дахь хөрш гэдэг маань бол юу гэсэн үг вэ гэхээр бидэрт дайсан байхгүй. Дэлхийн бүх улсууд манай харилцаатай. 3 дахь гэж байгаа нь бол манай 1 2 дугаар хөрш маань бол хамгийн чухал нь хэвээрээ. Яг үнэ. А гэхдээ 3 дахь гэдэг нь бус дайсан байхгүй. Дэлхийн талаас илүү нь одоо олон жилийн бас бидний дайсан бас одоо дайсан байхгүй. Бидний дайсан өмнө солонгос ч юм уу хойд солонгос ч юм уу. Хоёулаа хэлчихээд юм энд байгаа шүү дээ. Энэ тунхаг бол маш чухал юм болсон. Маш чухал юм болсон. За хоёр орноос л хөрш орноос одоо говь болох. Тэрийг очиж говь тайлбарладаг манай гарууд ихгүй би нэрээр нь ч мэднэ шүү гэж ирвэл. 3 дахь хөрш гэдэг бол одоо Хятад Орос хоёрыг ялангуяа манай анкрын хайр зөвлөлтийг юунаас ач холбогдлын хамгийн доогуур тавьж байгаа хэрэгээ тайлбарлаж байгаа. Нөгөөдөл нь энийг байн манай дэх 3 дахь хөрш гэж юу гэж байна та нар. Бид нар чи хөрш биш юм уу? Бид нар чи сайн харьцаатай байгаагүй лөө? Олон жилийн асуудал. За тэндээс ямар үгнүүд гарч ирж байгаа гэхдээ зэрэг одоо энэ хутган өмөлөгчд Япон, Америк хоёр байна. Америк манад ерөөсөө хөрөнгө оруулалтыг өгөхгүй. Америк манад бол 1945 онд Монгол улсыг тусгаар тогтнох асуудлыг чинь гол шийдсэн орн бол Америк, Орос хоёр. Тийм шүү дээ. Яг гэхдээ зэрэг Потсдамын Потсдам яалтын гэрээгээр Монгол улсын статус ковог зөвшөөрнө гэсэн. Тэрэн дээр үрзүүт столоор юу гэж ярьсан? Хятадтай та нарыг ойрох юм чи. Өрзүүлэлт хэлж байгаа. Дараа нь Хятадын зөвшөөрөх асуудлыг Америкууд дангаараа хийсэн байхгүй. 45 оны Ялтын баяр Улаанбаатарт болоход энэ дээр зөвлөлт Америк, Английн 3 далбаа одоо зураг нь фото зураг нь биш шүү. Бид нар тэгэд тэмдэглэж ирсэн. Бид нар тийм Америкийн амар дайсан байгаагүй. Бид нар өөрсдөө дайсгнаар гэсэн болохоос биш. Ийм учраас нүүбд ороход Америк шийдсэн яг үнэндээ. А сүүлд нь олон улсын валютын самман юм руу ороод тийм ингээд нэгдэхэд бол гол туссан улс ч Америк. Яг л бол одоо манай шадарсад байсан гамбалдан тэр нэг анх Монгол туслан зүйлсүүдээ бид ч одоо зөвлөлийн 70% балараад одоо эсвэл нүдний улаа болж яана гэж очиж Японд очсон. Японд очиход бол тэр ингээд уулзалтан дээр Америкийн төлөөлөгчд байсан. Шулуухан гарууд шүү дээ. Япон бол одоо нэгтний бай юм чи энэ асуудлуудыг ч одоо ингээд шийдээд тийм одоо яриад тойруулна шүү дээ. Их тойруулж. Их тойроо ингээд яасан. Шууд хэлэхгүй шүү дээ хариу мөрөө. Америкийн төлөөлөгч босч ирээд агсан тавьсан байна. Та нар юу гэж дандаа маяг хэлж байна. Бид нар та нарын аюулгүй байдлыг чинь 50 60 жил хамгаалж явлаа. Хамаг хөрөнгөний гаргаж яадаг та нар. Ийм байж байгаа чинь яж байгаа чинь энэ мө хөрхийн Монгол улс ингээ хүрээд ирж явахдаа та нар бодсон яри мари битээ солиороод
Улаан зам зэрэгсэн. Японоч Америкоос гайд гэж шүү. Нам болцсон тийм. Ийм асуудал шүү дээ. Түүнээс манайд Америкууд манай хэрэгт ороод байх юм байхгүй. Манайд нэг хэдэн Kentucky чи франчайз болохоос биш юу шүү дээ. Хөрөнгө оруулалт биш шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ манайд энэ гаднаас хөрөнгө оруулж байгаа чинь одоо Англи, Австрали, Канада энэ төр хэмжлэнгийн өөрснөө уул уурхайн том орнууд байхгүй юу тийм үү? Гэхдээ Америк ч гэсэн уул уурхайн том орн. Гэхдээ эндээс бол бас хэдэн компаниуд ирж ирсэн. Англи, Америк нь ирж ирсэн тийм ээ. Peabody ч Америк. Peabody байж ирж ирсэн тийм ээ. Гэхдээ манай нэг өвчнгөөс болоод аль аль нь ороогүй. Англи, Америкийн төлөөгд орох гэж бэлдэжсэн чинь манай их хурлаас чинь гадаадын сайн капиталистуудад баярлаг, боловсрол, банк, уул уурхайдаар орохыг хориглон хууль гаргаж. Өөдөөс бүтэхгүй яваад гэсэн. Энэ гадаад харьцаа бол одоо ихтэй бол их мундаг байна. Ялангуяа ковид гарсны ковидны дараагаар чинь шууд Украинд Оросын төрөм хийлэл эхэллээ шүү дээ. Яг энэ үед бол үнэхээр сайн байна тийм. Тэгэхээр яагаад энэ дээр анхаарат вэ? Яагаад гэдэг асуудал гарч байна. Монгол улсыг газрын юм дээр хараарай. Зураг дээр. Твиттерийн тэрэж тавигдсан байдаг. Номхон далайгаас хар далай хүртэлх, хойд мөсөн далайгаас энтхгийн далай хүртэлх энэ том уудан нутаг дээр байж байгаа цорын ганц ардчилсан улс. Энэ нь бол мэдэн олборч та нар ардчилсан төртөө нийгэмтэй байх нь Америкийн их ашиг юм а түүсвш эндээс нэг сонирхоод мөнгө төгрөг юу ч байхгүй ч юугаа удахгүй болж байгаа тийм. Яг тэгвэл энэ үлийн жишээ энэ бол үнэхээр ардчлалын арал гэж хэлсэн. Эрхчлөөний арал тийм. Эрхчлөөний арал гэж. Ийм учраас гэж. Тэгэд одоо Оросоос ч юм уу Хятадч болоод энэ улс тийм ээ. Тарангуулын юм уу нэг балиар дэглэм рүү орох юм бол бусад олон газарт муу гэж жишээ болох байхгүй. Өдөр чинь дураараа урчирэл тэгээд дэлхийн одоо энэ систем үүдэг дураараа нураадаг юм байна шүү дээ. Ийм учраас Монгол хайран байхгүй юу? Яг үнэ. Ийм учраас одоо Польшийн гадаад юмны сайд нэрлээ, дараа нь ерөнхийлөгч нэрлээ, Францын ерөнхийлөгч нэрлээ, Пап нэрлээ, тийм ээ. Германы ерөнхийлөгч гэж. Бүр урд нь хизээж байгаагүй том айлчлалын нэгтрэл болсон. Бүр түүхэндээ анх удаага. Түүхэндээ анх маш олон хүмүүс шүү дээ. Бүр 90 оноос 2021 он хүртэл ч энэ том айлчлал тун цөөхөө явуулчихсан. Ромен Папыг бол бид бүгд төсөөлж. Одоо бид нар чинь бидэрт ач холбогдол өгч эхэлж байна. Ач холбогдол өгч байгаа нь бол тийм ээ энэ ардчлал одоо үлс суртлыг гişилдэг юм уу? Тийм юу болохоос биш. За одоо ядагч байгаа дээр нэг дээрэмдэж юм баг бид хамгийн гол дээрэмдэх юм байхгүй. Ядахна. Муугар мөтэй. Тийм учраас бол одоо тэгэл хөрөнгө оруулаад л одоо хон тэгшин нэг сайхан явах гэж бол хөрөнгө оруулах гэдэг зэрэг удаас нэг бахын салаавч үзүүлдэг. Оюутлага хөөж гаргасан. Хөөж гаргачаад одоо арай гэднийг юм одоо Дубай ингээд хийж байхгүй төлөвлөгөө хийсэн дахиж сэргээх гэсэн олон жил болчихсон учраас арай гэж бүтээл авсан чинь нэг авгаа тэргүүлээд торгноо. Тэрний шалуулаад гэж байна. Тэгээ одоо юу нэ арбитрийн шүүх 25 онд болно. Намайг очихоос навс шүү дээ. Би өөртөө ялаа л гэдгийг. Тэгэхээр намайг гişүүн болгох гэж бодож байгаа. Тий. Энд чинь яг тэгвэл дэлхийн уулуурхайн 3 том компани нэг байхгүй яриад байдаг чи. Цаатал нь Англи, Америкт PHP 3 ба шүү дээ. Тэг энэ чинь юу хэлж яах нөхдөг зэрэг цаашаа ярина шүү дээ. Бүтэхгүй нөгөөдөл чинь тест. Арай гэж яхан засар өгсөн чинь нөгөө хуучин өвчин хөдлөж эхэлсэн. Бүр сайд нь ингэж дайраа. Бүр Харвардын маань төгсчөө тэгээд. Тий. Бүр манайхыг төгссөн үе ингэж яриад байна манайх. Би нөгөө тийм үг гаргасан шүү дээ. Харвардын коммунист гэж. Яа. Харвард төгсч ирэхээрээ шууд коммунист болчиход байдаг. Коммунист намд илсчихдээ. Монгол ардын улсад намайг коммунист нам гэж 90 оноос хойш хэлэх нь бол яг утгагүй л дээ. Энэ нам бол үндсээр өөрчлөгдсөн. Гэхдээ 100 жилийн ойг тэмдэглэл нөгөөдгөөс салдгүй. Тэгэхээр хүн чинь хоцлоод байгаа байхгүй юу? Яа боо коммунистоо гэд хухын коммунист биш л дээ.
Популистууд бол мөн дотор нас ирэх ловер гардаг нь бол бусдаасаа тэргүүнийх нь мөн тий. Ичх нь үргүүн үнэн. Гэхдээ коммунист биш л байхгүй юу? Уулна. Өөрсдөө тэрэндээ дуртай юм хаашаа. Гэтэ хоч ч нэг гоё хэтрүүлэхтэй үйл гоё байдаг шүү дээ тийм ээ. Тэгэл тэгдэг юм уу? Би л ардын намайг бол коммунист гэж нэрлэдэггүй. 1990 оны 5 дугаар сарын 20-ны өдөр энэ нам Монголд 70 жил ноёрхчиход анх удаага шүүхээс эрх мэдлээ авсан шүү дээ. Бүртгүүлж. Анх удаа. Яа. Бүртгэлгүй зөвшөөрлгүйгээр 70 жил байсан байхгүй. Анх удаага юу авсан. 1990 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үндсэн хуулийг тийм ээ 60 оны үндсэн хуулийг өөрчлөх асуудал дээр тэргүүлэгч юмнаас социализм байгуулна гэдэг юмнуудаас энэ нам өөрөө дан тэдний 100% бүрдсэн ардын хурлаас зөвшөөрсөн. Би энэ талархаж явдаг. Энэ намын удирдлага одоо тэр 3 дахь хөршийн бодлого чинь эндээс гарсан. Ийм учраас энэ бол би коммунист нам гэж боддоггүй зүгээр өөрсдөө тэгж хочлуулах дуртай юм байлгүй 100 жиг нэгэн жил яач гэж тэгэл. Тэгэл хүрлийг сүхийг хүрлдэл мэдгүй тийм үг би зөхөөс яа. Скватер өшөө хүрлдсэн байхгүй юу? За. Хүрл сүхчээ хэрэгт ороо сүхтүүлсэн байхгүй. Тэгээд манай цэнтэг гэж хэлсэн. Хүрлийг сүхтэж сүхийг хүрлдэг гэж. Ийм юм тэгээд ойлоо энэ удаа ингээд жаахан юу яах вэ? Чи нөгөө түрүүнийхээ хэлсүүгийг хэлж нөгөө шагналынхаа ямиг чи тэгээ хаа гоё хаа. Дангаараа би яриад ах ч муухай хоёлаа тийм. Нөгөө гэхдээ ер нь би бол таныг яриулаад байгаагүй дуртай. Ягаад гэвэл маш олон гой түүхүүд, гой баримтууд тэгээд тэр дунд нь ингээд айгүй гой нэг юм чимэг болохоор юм гой өнгөө түүх мүг ярьдаг аахгүй. Тэгээд сонсоол юм. Тэгээд хэрвээ та бүхэн бас асуулт байгаа бол та бүхэн яг манай коммент хэсэг дээр асуугаараа тэгээд одоо Nepco-гийн зүгээс гэд хэлсэн зүгээр бах тий. За хамгийн олон лайк авсан 3 асуултыг нэгдүгээрт Баабар ах маань өөрөө хариулна. Хоёрдугаарт энэ асуултуудад одоо 100,000 төгрөгөөр өөрийнхөө хүссэн Nepco-гийн номыг авах эрхийг 3 хүнд эрхийн бичиг одоо өгөх юм байгаамаа. Тэгэхээр та бүхэн бас идэвхтэй оролцоорой. Тэгэд миний хувьд бол тэгж бодож байгаа. Одоо ингээд 21 оноос хойш яг өнөөдрийн өдрийг харт ингээд бидний гадаад харилцаа харахад манай Монгол улс бол маш их хөгжин дэвжсэн. За дээрээс нь хоёр хөршдөг маш сайн хил амаа олцдог болжээ. Одоо энэ Украины дайны дараа тэр зүйл бүр маш сайн харагдаж байна. Одоо ингээд эргэн тойрныхоо улсуудад бензин өгөхгүй гэж яхад л манайхаа очиод яриагаа хийгээл за манайх бол авъя шүү гэдэг юм аа бол ингээд ярьцдаг хэмжээний болтлоо. Ер нь за бараг л тэнцүү хэмжээний яриад байгаа байхгүй. Хоёрдугаарт бид нар эдний дотоод асуудалд ордоггүй. Тийм учраас нэгдсэн үндэсний байгууллагын өөр манай хурлуудаас бол Оросын төрөмгөлийн эсрэг ямар нэг юм арахад бол юу яадаг. Түтгэлцдэг. Яг үнэ. Энэ бол төрийн зүгээс зөв асуудал. Дээрээс нь харин иргэд шийдвэр гаргадаг өшөвдөө иргэд тийм шүү дээ. Тэд нэр эсэргүүцсэн үү яа, эсэргүүцэж урлаад дэлгүүрийн цонх хаглаад хүн зодоод бол тэр цагдаагийн асуудал. Яг үнэ. Тэгэхгүйгээр зүгээр өөрийгөө илэрхийлэх нь бол ерөөсөө юм асуудал. Дээрээс нь манай цагдаа гэдэг бол нийгмийн хэв хэмжээ дэг журмыг сахиулах газар болохоос биш үзэл сурталын одоо олон улсын бодлого тодорхойлдог байгууллага газар биш шүү дээ. Дээрээс нь бас нэг надад саяхан ч гэжтэй 2010 он гараад Ши Жинпин гэдэг одоо хятадын ерөнхийлөгч Монголд ирээд яг улсын хурлын танхимд зогсож байгаад нэг амар чухал үг хэлсэн. Тэрний юу гэсэн бэ гэхээр Монгол улстай бид нар ямар нэгэн байдлаар тийм ийм газар нутгийн 9 шидийн зөрчил байхгүй. Бид нар Монгол улсын тусгай тогтнолыг 100% хүлээн зөвшөөрдөг шүү. Энийг нэг ойлгоод байгаа ч бүр өөрийнхөө амаар хэлсэн шүү. Тэр чинь амар чухал үг байхгүй тийм. Гэтэл яагаад гэж арга нь орж байгаа байхгүй. Энд гарч байгаа суртал төрлөг хятад манайхыг эзлэнэ. Харин тийм. Монголын бүх түүхэнд шүү. Хятад үндэстэн Монголыг
довтлсон эзэлсэн гэдэг юм уу юу байсан гэдэг хоёрхан тохиолдол. Нэг нь Мэн улс унтсны дараагаар манайхан өөрснөө наашаага орж ирчхад эргэж өөрснийгөө бол хойд юан гэд нэрлэлсэн шүү дээ. Яг тэгэхээр төр зур уцслаа эргэж очиж дахиад ямарчдаа гэд хойд юан олон жил хойд юан гэдэг нэр даалбисны нэр нь бол Монгол биш хойд юан гэдэг байсан. Очиж довтлоо болж өгдөг. Тэгэнгүүт орж ирээд хар хөрөнгө эзэлсэн нэг тохиолдол бай. Тий. Манжууд бол хятадууд биш шүү дээ. Тий. Манжид эзэлсэн довтлсон бол байхгүй шүү тэгж ярих юм бол. Тэр амар санаахын бослог гэдэг чинь өөр утгатай тэр сүүлдэнд ярьж байна. Хоёр дахь нь юу нэх? Сүүшүүжингэх. Гэхдээ эдгээр чинь албан ёсоор урьд явчихсан улс шүү. Түрүү ярьсан. Энэ хоёр чинь хоёулаа бас тайлбарлаж болохоор түүсүүш хятад хизээч Монголыг орж иж. Эсэгээр хэрвээ бүх юм бол түүхээрээ ярих юм бол хятадыг мэдхгүй хэдэн мянган жил зовоосон юм бол басигэл давтлаар аргаа ороод улсын хурлын нэг юм нэрэд хэлсэн. Та хоёрт ийм учраас ингээд ахаар чинь зэрэг одоо тэр чинь манай жоох Ши Жинпин чинь өөрөө өвөр Монголын депутат байхгүй юу? Яг үнэ. Өөрөө. Тэгээ энэ асуудлыг аягүй сайн мэддэг. Тэгээ одоо манайхан дагалдаад нэг өвөр монголчууд нь ч тиймэрхүү юм яриад байдаг. Гэхдээ бид нар та нарыг эзлэх гээгүй бүгднээсээ тогтолж зөвшөөрдөг бид нар. Тэгээ Чанхай зөвшөөрсөн дараа нь Мао зөвшөөрсөн бид нар зөвшөөрсөн бид нар танаас ямар ч юу байхгүй шүү дээ. Тэгээ бүр улсын хурлын нэг юм. Тэгээ ойлгоод өгөөч тэ их хурлын гишүүд нэг жаач. Мос аружнууд эзлэх гэж байгаа. Цаанаас амар мус надад балаа юм яриад. Оросч манайхыг шууд эзлэн төрөмгийлж чадахгүй 70 жил дарахтай бол хятадтай тохиролцож хийсэн ажил болохоос биш дан ганцаараа яасан байхгүй. Би түрүү ярьлаа энэ асуудлыг эргүүлээд Англитай, Америктай, Германтай хүртэл тохирсон шүү. Японтой бүр нууц гэрээ хийсэн шүү. Тийм ээ? Ингэж зөвшөөрүүлсэн юм асуудал юм аа. Өнөөдрийн дугаар дээр амар гоё дугаар байна. Тэгээ манайд эрүүл саруул гадаад харилцаа маш чухал байна. Сая манай их хурлын гишүүн бас гадаад харилцааны олон улсын хурал дээр очиод иржээ. Одоо сүүлийн үеийн гадаад харилцаа бол хар нүх, кавант энтрээр бол шийдэгддэг болчихдог. Хар нүх. Би твитс дээр үсэйгээ та нар эхлээд тэр кавант мавант яах вэ? Эхлээд та нар наад шийдвэр гаргаж авах чинь мэдрэлийн хувьд тийм ээ. Оюун санааны хувьд эрүүл болдгүй юм бол эрүүлвтер хүн байх хэрэгтэй байна. Дараа нь кавант, дараа нь хар нүх вэ? Би кавант механик заалгаагүй, кавант кавант физик заалгаагүй. Гэхдээ би ямар ч өгсөн сургууль кавант хим заалгасан учраас бас нэг төсөөлөл байна. Олон улсын харилцаанд одоо сайн мэдэхгүй байна. Яхаараа каванттай холбогдгийг заалгаа дүүрчээ. Би энэ улсуудыг эрүүл байгаасаа гэж боддог. Эрүүл хүн чинь бол зүгээр хүн гэртээ эрүүл байдаг шүү дээ. Гэрийн асуудал шийдэхэд бол архинд орцсон улаан цай мэдрэлийн өвчтөй биш бол гэрийн асуудлыг зохицуулахдаа дандаа эрүүл хандна. Төрийн асуудал болохоор яг өвчтөй хүн шиг ханддаг. Ийм байж болохгүй шүү дээ. Яг үнэ. За баярлалаа. За бүгд маш гоё.